Информал буюу энэ бүтцийн бус алдаан дотор нэг чухал хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэг алдаа бол энэ сүрлүүн хүний төөрөгдөл гэдэг ойлголт байна. За өнөөдөр бид нэр хамаарлын төөрөгдлөөс нэг сэдв ярина. За гэхдээ ер нь хамаарлын төөрөгдлийн нэг сэдвийг ярихаас өмнө ер нь логик алдаа гэж юу юм бэ гэдгийг бас урьдчилан нь ярих хэрэгтэй байна. Тэр логик алдаа бол хоёр янзаар илэрч болно гэж байна. Нэг нь формал буюу бүтцийн гэж. За нөгөөх нь бол информал буюу бүтцийн бус гэж хэлж байгаа. За тэгээ формал алдаа буюу бүтцийн алдааг би нэг жишээ авч танилцуулъя. За энэ талаар бол ерөнхийдөө номын 8 дугаар бүлэгт нэлээд дэлгэрэнгүй ярьдаг. Одоо категорийн силлогизм, үнний хүснэгт гэх мэтлэн байдлаар ярьдаг. За тэгэхээр энэ бүтцийн алдаа гэдэг нь ер нь юу гэх юм бэ? Логикийн тийм нэг логик байрлалынхаа хувьд ч гэдэг юм уу да тий. Одоо яг угаасаа форм буюу бүтцийнхаа хувьд алдаатай юм аргументыг хэлээд байгаа. За жишээ нь юу гэх нэг юм бүх нохоо 4 хөлтэй гинэ. Тэгсэн Мишка гэдэг нэг муур бас 4 хөлтэй гинэ. Тэгэхээр эндээс бид юу гэж үзвэл Мишка бол нохоо юм аа гэж дүгнж болох гэдэг юм. Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл бүтцийнхаа хувьд алдаатай дүгнэлтийг бид нэр формал алдаа гэж хэлдэг. За информал алдаа гэдэг нь бол харин бүтцийн бус алдаануудыг хэлдэг. За энэ бүтцийн бус алдаа бол их зөвүүн, танихад их төвөгтэй. Зарим тохиолдолд бол үнэнлүү их төгсөн төрлийн алдаанууд байдаг. За тэгэд энэ үнэнлүү төгсөн учраас бид нар энийг ялгаж харахын тулд нэлээд их тийм анхааралтай байхгүй бол амархан хуурчих гэдэг ийм төрлийн алдаануудыг бид нар информал алдаа гэж нэрлэдэг. За тэгээ манай номын 4 болон 5 дахь бүлэг тэр чигээр энэ информал алдааны талаар бичсэн байгаа. Янз янзын информал алдааны талаар бичсэн байгаа. За өнөөдөр бидний информал буюу энэ бүтцийн бус алдаан дотор нэг чухал хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэг алдаа бол энэ сүрлүүн хүний төөрөгдөл гэдэг ойлголт байгаа. Сүрлүүн хүний төөрөгдөл гэж. Англиар бол энийг бид юу гэж хэлдэг вэ? Straw man fallacy. За монголоор заримдаа бас энийг мануухан төөрөгдөл гэж нэрлэдэг. За тэгээ бид нар юу нь яах гэж ийм сүрлүүн хүн босгодсон бэ гэхээр та нар сүрлүүн хүн буюу манууха гэж төсөөлөхэд бод амьдрал дээр төсөөлөд үзэлт тийм. Тэгээ бод амьдрал дээр төсөөлөд үзэхэд бид нар юу яах гэж манууха босгодог вэ гэхээр одоо юу гэдэг нь тариан талбайгаа янз бүрийн хэрэг шуунаас хамгаалах. За эсвэл хоттоо малаа чоноос хамгаалах зорилготойгоор энэ мануухыг босгодог гэсэн. Тэр нь бол яг хүний үүрэг гүйцэтгэж тийм хүн байгаа юм шиг төсөөл үүсгэх зорилготой гэсэн. Аргумент дээр яадаг гэхээр тэр хялбааны хүний дэвшүүлсэн аргументыг яг тийм мануухай хэлбэрээр шилжүүлдэг. Уг нь бол хүн байх ёстой. Тэрийг мануухай шиг тийм зүйл болгож хувиргаад тэр хувиргасан мануухайгаа ингээд очиод цотчдөг. Тэр хувиргасан мануухайг одоо янз бүрээр энэ мануухай бол муухай, энэ мануухай бол өстой бүтэхгүй юм байна гэдэг. Тэрийгээ тэгээд энэ хүн бол ийм байсан юм шүү дээ гэсэн маягтай ингэж мушгин гуйлах маягтай хэрэгжилж байгаа бид нар мануухай төөрөгдөлтэй. За тэгээ манай номын 119 дугаар хуудас нэрийн сүрлэн хүний төөрөгдлийн жишээ байгаа. За энэ дээр нэг хоёр хүний харилцан яриа байна. За Ананд гэдэг залуу юу гэж хэлсэн бэ гэхээр эмийн зорилгоор марихуана буюу одоо энэ өвс байгаа тийм энийг хэрэглээг хуульчлах хэрэгтэй байхаа гэсэн. Тэгсэн өөдөөс нь номын юу гэж хэлсэн бэ гэхээр тэгээд гадуур бүгд мансуураад алах юм уу гэсэн ийм хариулт хэлсэн ба. За энэ дээр бол яг одоо сүрлүүн хүний төөрөглийг ашигласан байна л да. Үндсэндээ Андын яриаг бол номын мушгин гуйсан ба. За хүн бүр марихуана татах тухай бол ерөөс анд хэлээгүй шүү дээ. Зүгээр л энийг бол эмийн зорилгоор хуульчлая гэсэн санааг дэвшүүлэхэд номын энийг мушгин гуйсан байна гэсэн. За нөгөөдгөр бид нар та нар сайн бодоод үзэх юм бол утаад тамхи одоо бол хууль бус биш байгаа тийм утаа тамхиг бол яг тодорхой зэгүүд дээр татах ёстой. Гэсэн чинь энэ утаа тамхиг одоо хүмүүр татаад байгаа юм бол байхгүй гэсэн. Тэгэхээр энэ ном бол андын санааг дэгсдүүлээд тэр дэгсдүүлээд босоод ирсэн сүрлүүн хүнээ одоо няцаах байдлаар андыг няцаах гэж оролж байна гэсэн. Тэгээ энэ сүрлүүний алдааг юу яах гэж үүсгэдэм бэ гэхээр ер нь 3 үндсэн шалтгаан байна юм л да. Нэгдүгээрт нь ерөөсөө нэг аргументд хялбархан ялах гэдэг. Амар хэлбэр яргаар аргументыг няцаах гэдэг байна гэсэн. За тэгээ нэг суулгаан юм сүрлүүн хүн босгож байгаа бол тэрийг ягээс няцаачих юм бол аргументд их амархан ялчлаа гэдэг энэ сэтгэл төрүүлэх гэж оролддог. За хоёр дахь нь бол гол асуудлаас хүмүүсийн анхаарлыг сарниулах зорилгоор ашигладаг. За нэг ялангуяа улс төрчид үнэнд гүйцэгдээд ирэхээрээ энэ аргыг ашиглаж болтох гэж оролддог гэсэн. За тэгээд эндээ бол янз бүрийн сэтгэл хөдлөлийн элементүүд бол аягүй их оруулна. Янз бүрийн бахархал, одоо үндэсний үзэл, уламжлал гэдэг юмыг энэ сүрлүүн хүний алдаанд дандаа хутгадаг гэсэн үг. За эсвэл 3 дугаарт бол үнэхээр яг хүн бол алдаж болно. Магадгүй заримдаа бол хүн бол санаанд үгээр сүрлүүн хүний алдаа хийж болно гэсэн. За энэ тохиолдолд бол бид нар бол энийг бол зүгээр сүрлүүн хүний алдаа хийсэн байна гэдэг мэдээд цаашаа явах хэрэгтэй гэсэн. Тэгээ би та нарт энэ сүрлүүн хүний алдааг яг бодит амьдрал дээр хийсэн нэг тийм
бараг сонгодог болчоор ийм жишээг танилцуулъя. За энэ 2022 оны 1-р сард энэ Монгол Улсын их хурлын гишүүн учрал тойргийнхаа ахмад наснуудад нэг хэвийн борд тараасан юм байна. За тэгээ энэнийхэн дараа бол Улсын их хурлын гишүүн одон туяа дор чанар төрийн ордонд нэг мэдээлэл хийгээд Улсын их хурлын гишүүд тойрогтой хэвийн бод болон эд зүйлс тарааж буйг цаашид сонгуулийн тухай хуулиар ингээд өөрчлөх хэрэгтэй гэсэн ийм мэдээлэл хийсэн юм байна л да. За тэгээд энэнийхэн дараа нь бол учрал гишүүн ийм дараах байдлаар чуулганы нэгдсэн уралдаанд хариу барьсан юм байна. За би энийг ишлэе. Нэг хууль санаачилж үзээгүй дор чанд гэдэг поп нөхөр одон туяа гэдэг хүний тархийг угаагаад уул бов тарахыг хуульчлах юм гинэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо. Хэдэн жигсэгчдэд мөнгө өгөөд наадамгүй болгосон, бүхэн ч барилтгаа болсон. Сүүлдээ цагаан саргүй болж ахмадаа дээдлж хүндэлж чадхаа болох юм байна гэсэн. Ийм өгүүлбэр хийсэн байна. За ингээд би ишилсэн өгүүлбэр дуусгахыг тайлбар руу оръё. Тэгэхээр энэ их хурлын гишүүн учрлын хэлсэн үг бол үндсэндээ яг сүрлэн үний алдаа байсан байна л да. Өөрөөр хэлбэл дор чандын болон энэ одон туяа гишүүний ярьж байгаа зүйл бол сонгогчдод ямар нэгэн бэлэг тараах, сонгогчдод нөлөөлөх зорилгоор ийм зүйл тараах нь буруу юм а гэхэд энийг бол одоо ахмадаа хүндэлсэнгүй, эсвэл юу гэдгийг уламжлалаа дээдлсэнгүй, одоо цагаан сараа хийж чадхаа боллоо ч гэдэг юм. Иймэрхүү маягаар нэг тийм айц төгшөр үүсгэх юм уу, эсвэл тийм дийгстүүлж, хитрүүлж өгөх маягаар тайлбарлаж байгаа учраас энэ бол сүрлэн хүний төөрөгдөл рүү гарцаагүй болсон байна гэсэн. Ер нь энэ учрал гишүүнийг хэлсэн энэ үгэнд бол маш олон логикийн алдаа байгаа. Би зөвхөн сүрлэн үний алдааг нь онцолж ярьлаа. Яг энтгээрийг бүгдийг ингээд тайлбарлсан ийм Facebook пост байгаа. Миний бичсэн. Энийг та нар харахаар бол энэ description хэсэгт нь би оруулсан байгаа. Тэгэхээр сүрлэн үний алдаа хийж байгаа тохиолдолд та энийг энэ тэр эсрэг хүн дээр нь яаж бултах хэвтэй мэ тий бултах шүү хариу барих хэвтэй мэ гэж. Ерөөсө шулуухан юу гэж хэлэх хэвтэй вэ гэхээр та миний яриаг мошонгуулдаг байна. Миний хэлсэн санаа бол энэ биш ээ гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. Эсвэл та гол асуудлаас зугатаад байна. Яг гол асуудалтай хариултаа гэх маягаар шууд нөгөө хүн лүгээ сөрөх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө өнөө үргэлжлүүлээд яриад байвал нэг тийм ухаалаг аргумент хэлсэн юм шиг ингээд яваад байх жишээтэй. Тэгэхээр бидний ийм сүрлэн хүний алдааг бол маш нарийн анзаарч хэрэгтэй. Энэ бол мошонгуйлсан ямар ч одоо үннээс зугатаасан иймэрхүү алдаа байдаг. Энийг улс төрчид маш их хэрэгэлдэг учраас бид нар бүр нарийн соргог анзаарч сурвал сайн зүйл байгаамаа гэж. За баярлалаа.